Сайн байцгаана уу? Ерөөлийн сүгийг сонсож байгаа бүх сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөх Жаргал гэдэг. Би Англи улсын Лондон хотод амьдардаг. Ингээд та бүхэндээ Үйлс намын 18 дугаар бүлгээс авсан үгийнхаа ойлголтоос хуваалцъя. Үйлс намын 18 дугаар бүлэг маань Паул элчийн тухай Паул элч бас яаж сайн мэдээг тарааж байсан тэр амьдралынхын тухай бас бичиж тэмдэглэж үлдээсэн байна. Паул маань энэ удаад Коринт хотод мөн Эфес хотод очиж сайн мэдээг ярьж эзний үйлчлэлийн тухай бас хүмүүст таниулж ингэж явсан байна. Тэгээд Коринт хотод Паул маань байх хугацаанд Акул гэдэг айлд амьдарч тэднэртэйгээ бас нөхөрлөж, найз нөхөд болж ингэж байсан байна. Тэгээд бас хамтдаа ажил хийдэг байж Паул элч маань ажил нь болохоор майхан хийж амжуулахаа залгуулдаг байжээ гэж Библиэд дурддагджээ. Илч Паулыг Коринт хотод амьдарч байх хугацаанд бас юу болж байсан тухай дэлгэрэнгүйгээр 18 дугаар бүлэг мад ингэхүү дурджээ. Тэгээ Библийн ишлээс нь уншиж танилцуулъя. Тэр амралтын өдөр бүр синагогт сургамжилж Едүчүүд грекчүүдийг итгүүлэхийг оролдож байв. Харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул өөрийгөө үгэнд бүрэн зориулж Едүчүүдэд Есүс бол Христ мөн гэдгийг гэрчилж байлаа. Тэд түүнийг эсэргүүцэж доромжлоход Паул хувцас эксрэн тэдэнд та нарын цус өөртөө чинь толгой дээр бүг би цэвэр үүнээс хойш би харь үндэстнүүд рүү очно гэв. Тэр тэндээс явж синагогийн дэргэд гэрн байдаг Юстин Тит гэдэг хүний гэрт очив. Тэр бурхныг шүтдэг нэгэн ажээ гэж. Энэ хэсгийг уншаад би юу ойлгосон бэ гэхээр Паулыг эзний тухай яриад Есүс бол жинхэнэ эзэн, чиний жинхэнэ аврагч мөн шүү гэд хүмүүс танилцуулаад явхад бас эзэн Есүсийг тэр дороо хүлээж аваад аврагдах нэг хэсэг байхад бас эсэргүүцэж байгаа хүмүүс бас байжээ. Тэгээд энэ эсэргүүцэлд нь Паулын хариулж байгаа хариултыг бид нар бас уншлаа тий. Үнэхээр сонирхолтой байна тий. Паул тэр хүмүүст тэгж хэлээд тэгээд ингээд өөр хүмүүс рүү ингээ яваад эзнийг өшөө судлах гэсэн, олж таних гэсэн, аврагдах гэсэн, амьдралаа өөрчлөх гэсэн тэр хүмүүс рүү ингэж очиж байгаа тухай энэ дээр бас гарч байна. За тэгээд Паулыг яг ингээд эсэргүүцэл тэмцэлтэй тулгараад бас ингээ ядраад явж байхад эзэн Паулын зүйдэнд үзэгдэж байгаа. Тэгээд эзэн ингэж Паулд хэлж байна. Тэгээд 9-р ишлэл дээр шөнө нь эзэн Паулд үзэгдлээр дамжуулан "Бүү үргэлжлүүлэн ярих тун битгий дуугүй бай. Учир нь би чамтай хамт байна. Хинж чамд хор хүргэхээр чам руу дайрахгүй. Учир нь миний хүмүүс энэ хотод олон бий" гэв. Амен. Бурханаас энэ ишлийг аваад Паул маань ирч хүч урам зоригоор дүрээд ингээд үргэлжлүүлээд сайн мэдээг тараагаад ингээд явж байгаа. Тэгээд энэ хэсгийг уншаа надад бас маш их урам зориг дүүрсэн. Тэгээд би бас өөртөө болон бас танд бас дахин сануулмаар энэ Бурхны хайрыг бид нараас ийм л Бурханд бас итгэдэг. Тэр бол өдөр тутмын маань амьдрал бидэнтэй байнга хамт байдаг. Тэр бол айдсаас дээгүүр Бурхан, хизээч бид нарыг орхихгүй Бурхан юм байна. Байнга урамшуулдаг, хайраар дүүрэн ийм сайхан Бурхан юм байна гэж Бурхны хайрыг бас танд болон өөртөө дахин нэг сануулмаар байна. Энэ бүлгээс дараагийн авсан нэг ойлголт нь 21-р ишлэл дээр гарч байгаа. Тэгээд Паул маань Эфес хотоос явхдаа найзуудтай ингэж хэлж байгаа 21-р ишлэлээр "Хэрэв Бурхан хүсвэл би та нар дээр дахин ирэх болно" гэж байгаа. Тэгээд энэ хэсгээс би юу ойлгосон бэ гэхээр Паул маань үнэхээр Бурханы сайн элч байжээ. Яагаад гэхээр Бурхан хүссэн газар очиж, Бурхан хүссэн цагт явж ингэж элчийнхээ үргийг Бурханы зааврын дагуу гүйцэтгэж явах хүн байсан юм байна гэж ойлгосон. За тэгээ өнөөдрийнхээ бүлгийг бас залбираад дуусгая. Хайртай Бурхан Аваа, эзэн Есүс Христ танд бас бид нар залбирлаа өргөе. Тэгээд намайг болон бүх сонсогчдын маань таны сайн элч байхад бас та бас туслаач гэж гуйж гин. Тэгээд таны байнга сонсдог, танаас урам зориг авдаг, тантай ярилцдаг, таны хэлсний дагуу бас амьдралаа авч явдаг, зохион байгуулдаг, шийдвэрээ гаргадаг тийм итгэлтэй элчнэр байхад та бас бидэнд хүчийг, урамшууллыг өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Баярлалаа бүх сонсогчдоо. Та нартай бас Бурхны ямар тайван урамшууллыг, хайрыг бас түгээж байна. Баяртай.